За тэгэхээр таны засгийн газрын үед гадаадын хөл бөмбөгийн багтаа гэрээ байгуулад өдөр төлбөрөө өгөөгүй учраас арбитрын шүүхэд хандсан мэдээлэл өгчдөр бас хэлээсээ дундам өгсөн. Энэ төр мэдээлэл өгөөч. Ямар гэрээ. За тэр оюутлагаатай холбоотой нөгөө 20 сая доллар ч илүү тий. Би хувьдаа авцсан гээд байгаа. За тэр хөл бөмбөгийн багийн хувцас. За энэ харбинтай холбоотой гэрээ тэгээд баахан тийм явах шиг боллоо. Одоо намын дотоод сунгаан бас ийм төвшөнд хүртлээ бас ингээд ус төрчж байгаа бол миний хувьд бас харамсаж байна. Бас иргэдээс одоо уучлалт гуйж байна. Зүгээр бидний хувьд бол одоо ийм баримттай нотлохотой л ийм зүйлэр хүнийг одоо ялалдаг байхгүй бол одоо огт худлаа ийм асуудлаар ингэж одоо улс төрийн зорилгоор шууд ийм асуудлыг ингэж бүтгэж болохгүй гэж бас бодож байна. Гэхдээ огт худлаа л юм. Гэрээ гэрээс байхгүй шүү дээ. Тэр орон дээр бас элтэд одоо улс төрийн захиалгатай ийм зүйл гарна. Яг би нэг өмнөх юм дээр яач. Тэр оюутлагатай холбоотой гэрээгээ дагаа дотор тэр чинь зөндөл олон хуулийн компаниуд гэрээ байгуулж байгаа. Арбитртер маргаан гарсан тэрний одоо хуулийн фирмүүд нөхийн спалдангаас ахуулаад ажиллаж байгаа зөндөө байгууллагууд байгаа. Тэр бүх байгууллага хуулийнхаа дагуу одоо хийгдэл явж байгаа. Зүгээр тэрэн дотор байсан нэг компани Монгол хаантай холбоотой одоо нэг тийм нөгөө зургийг англи дипломат харилцаа тогтоосны 60 жил гээд одоо тэр чинь тухайн үед санаж байгаа бол бүгдээрээ л нэг очиод манахаас ч гэсэн одоо их олон өндөр албан тушаалтнууд очиод тэмдэглэсэн. Тэр үеэр тэрийг одоо Монголыг сурталчлах үйл ажиллагаа гэж үзсэн тухай ийм тайлан тавсаргасан 126 хуудас тайлангийн нэг хуудсыг нь аваад тэгэл гүтгэсэн юм асуудал. Би хэлэхэд хариуцлагатаар хэлэхэд тийм одоо зүйл огт хийгдээгүй энэ бол цэвэр гүтгэлэг $1 одоо жишээлбэл Монгол хаан руу ч юм орсон байхад байгаа нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд 100% бэлэн байна. За ингэ эргэлзээ тайлч. Дараагийн асуудал. Орлогоо нотолсон юм уу? Энэ асуудал юу авилгатай тэмцэх газар дээр энэ асуудал авилгатай тэмцэх газар дээр та нар жоох ийшээ зогсож байна. Яригдаад тухайн үед үйл одоо явц бужигнжахаас хойш тэгэл авилгатай тэмцэх газар бичгээ ирүүлсэн шүү дээ. Тэгээд тэр нь вебсайтн дээр нь тавигдсан. За харамсалтай тухайн үед нөгөө наадам мэдэр төгссөн нийгэм нэг анхаараагүй. Тэгээд ер нь бол одоо босон асуудал нэг цүнх авсан. За нэг бөгж авч өгсөн гэдэг л одоо асуудал ингэтлээ их ус төрсөн. Яг та бүхэн одоо харж л байгаа. Ер нь бол ингээд нэг юм улс төрийн нэг юм үйл явцын өрнөл төхөөд ирэхээр янз бүрийн юм асуудлууд гардаг. Тэгээ эргээд хөөс нь буугаад харахаар ихэнх нь асуудлаа байдаг. Одоо цүнхтэй холбоотой асуудал тэр мэдээж даатагээ шалгаад үзэх тэгэл нотлогчж байгаа. За яг ийм асуудлаар ингээд албан тушаалтанд хариуцлага тооцноогүй бол одоо Монголд их л олон хүний хойноос бид нар явах юм шиг одоо тогтно гэсэн үг. Зүгээр орлогоо тийм л асуудал гарсан шүү дээ. Энэ чинь үнэтэй асар үнэтэй татвар төлөгчтэй асар их харин би энийг хэлж штэ. Тэр нь тухайн үед одоо тийм асуудлаар хийгдсэн. Тэр нь өөрөө тогтоогдоод ямар их усрээр авагдсан яасан хийсэн гэдэг нь бол ингээд тогтоогдоод гарсан. Тэр цүнх нь бол одоо жишээлбэл одоо манай хүү авч өгөөчгүй гэж тогтоогдсон. Харамсалтай нь энийг өнөөдөр яг тэр дүгнэлтийг нь ерөөсөө л уншихгүй байгаад л ийм асуудал байгаа байхгүй. За яг энийг би ингээд хэлээд хэрхэн уншсан л да авилгатай тэмцээний тогтоолыг. Харин одоо нэг одоо жишээлбэл яг Vero Entertainment-ийг та эзэмшдэг те 50%-ийг нь. Тэгээ энэ байгууллага орлогоо хэрхэн одоо тайлгнаж байгаа нь тодорхойгүй. Татварт хэдэн төгрөг төлж байгаа нь тодорхойгүй. Та ер нь татварт төлдөг мэдгүй мөнгөнд өнгө мэдгүй. Уг нь та 50% эзэмшдэг шүү. Тийм яг Vero Entertainment одоо Vero Entertainment гэдэг компани бид бүгдээрээ мэднэ. Ер нь бол одоо намайг улс төрд орохоос өмнө л байсан л ийм л студиудаа ер нь. Тэгээд ингээд ажиллаад л одоо явж байгаа. Би өдөр тутмынхны үйл ажиллагаанд дээр оролцоод ингээд байдгүй. Яг тэрийг тайлангаас нь харчихгүй. Тайлан дээр байгаа. Тайлан дээр байгаа. Хамгийн анхтай холбоотой бичвэртэй улсын дэш үү?
Хуулийн хугацаанаас шахуу явуулсан гэсэн. тэрийн материалуудыг өгсөн гэж ойлгосон. Бас зарим нэг шүүхийн шийдвэр эхнээсээ гарч байгаа юм байна гэж бид ойлгосон. Тэр мэдээллийг аваад тэгээд тодруулаад хэлье. За өөр Таны нөлөөсөн гэж яриад байгаа шүү дээ. Энэ нам тодорхой таны бас нөлөөсөн гэдэг юм мэдээлэл аваад байгаа шүү. За яг тэ мэдээж улс төрийн ийм өнцгүүд янз бүрийн л байдлаар харагддаг. Монгол Ардын намыг удирдах одоо нэг зунаас нөгөө зун руу ялтаар одоо түүжүүлэх ийм одоо манлайллыг бас одоо хийх үүрэг надад ногцсонд бол би баяртай байгаа. Уг нь бол бидний хувьд ард түмэнд хамаасан мөрийн хөтөлбөрөөр биелүүлэх юм одоо цаг хугацаа тэгээд харамсалтай нь хавраас хойш бас нэг тийм жоохон асуудлууд болчлоо. Уг нь бол бид нэр том төслүүдээ хийгээд айтайхан л одоо явж исэн гэж би одоо хувьдаа боддог. Мэдээж одоо алдаа оноо гарсан байхыг үгүйсэх аргагүй. Тэгээд цаашдаа одоо энэ дотоод асуудлуудаа шийдвэрлээд ингээд одоо нам маань эвлэлтнийгдээд бол явах бол юм бүрэн боломж бол байна л гэж харж байгаа. Зүгээр хүмүүс хоорондоо намын даргаад өрсөлдөхөл альч намд байдаг л зүйл шүү дээ. Ер нь бол. Та одоо төвс асуудал түр ороо байгуулах санал гаргаж явж байгаа. Яагаад заавал харьбины хилцээр дээр түр ороо байгуулах гэдэг хэсэг гişүүд энэ бас нөгөө тал гаруйс зүтгүүлээд явж явах юм процесс дээр ингэж тавцсан бол гэдэг. Өөрөө бас нэлийн улс төрийн харж. Наадах ч нь ташаа мэдээл. Яагаад тэгвэл за ухаан утгатай холбоотой асуудлыг засгийн газар ер нь гаргаж тавихыг бэлтгэсэн байсан тийм та бүхэн бүдрийн мэднэ. Их хурлын гишүүдэд ном тараацсан байсан. Энэ асуудлаа засгийн газар одоо огторсны дараа л би гарын үсэг цуглуулаад хэлсэн. 7 сард эдгээр чи надтай уулзж байсан олон гишүүн байгаа. Та бүхэн алтан гэрэл сайд өөр одоо холбогдох гишүүдээс тодруулаарай. Засгийн газар дээр хийх гэж бэлдэжсэн зүйлээ гүйцээгээд хийчих зүйтэй юм аа л гэж утсан юм. Тэр харьбины асуудал ч нь бол бараг сая манай намын их хурлтай холбоотой л сүйдэж гарч ирсэн асуудал ч гэдэг. Харьбины тэр энэ бол одоо хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ. За тэр нэг юм мөнгөн дүмний зөрүү мөрүү гэж гаргаад байгаа тэр бол огт худлаа мэдээлэл. Өнөөдөр явж байгаа бүхэл гэрээ урт хугацааных байгаа. Одоо Норинкач гэж компани байгаа, Чалкоч гэж компани байгаа. Тэдэр дээр нэмэгдээл яг адилхан үнээр л хийсэн. Ягаад айлын $50 бууруулж авъя гэж яхад манайх бүхэл бүтэн $50 бууруулсан. Үгүй энэ өрөөсөө тийм хутлаа мэдээлэл. Энийг нөгөө хилэл дээр байгаа үнэтэй зориуд энэ урт хугацааны гэрээний үнийг харьцуулаад байгаа. За та бүхэн ингээд аваад үзвэл харин байгуулагдсан гэрээг би ярьж штэ тий хилцэл бол хэдэн ч удаа ярьж болно штэ. Энд чинь 10 хэдэн жил явсан ингээд хилцэл да. Тэгээ юутэй ч яг би энийг зүгээр хэлэхэд 5-7 өмнө нь одоо 30 жилээр 3 дахь тал буюу одоо MMC-д эзэмшүүлэхээр ингээд тохирцсон байсан. Та бүхэн мэднэ Эрдэнэ чимэг гишүүний дүгнэлтэн дээр энийг тодорхой байгаа. За энийг болоод хоёр улсын засгийн газрын хилцэл болгосон. Ганц мод тал төмөр зам бариад 10 жил одоо монголчууд энэ асуудлаа шийдэж чадаагүй зүйлийг шийдсэн. За энэ нууц зүйл огт байхгүй. Энэ гэрээвэл юу вэ гэхээр хоёр тал энэ гэрээг 3 дахь талд үзүүлэхдээ бие биенээсээ зөвшөөрөл авнаа л гэдэг ганцхан үг байгаа. Гэхдээ яг одоо энэ ч бас юу шүү дээ хоёр улсын хооронд засгийн газрын түвшинд яригдсан асуудлыг л одоо ярьж байна. Тэгээд харин юу яах вэ? Одоо энийг надаас асуугаад яах вэ? Хятадын одоо талд санал тавиал засгийн газар хүсэлт явуулаад үзчих болно. За дээрээс нь би бас нэг юм хэлье. Хэрвээ энэ гэрээ болохгүй гэж үзэж байгаа бол засгийн газар их хурл руу оруулаад цуцалж болно. Тэгээд дахиад шинээр хийж болно. Илүү сайжруулах боломж байгаа бол. Тэгэхээр энийг цуцлахыг би хамгаалаад байгаа нь ерөөсөө байхгүй шүү. Одоо дөнгөж эхэлж байгаа энэ гэрээг цуцалж болно. Юутэй ч одоо энэ олон жил гацсан төслүүдийг явуулахын тулд одоо арчц намтай хамтрах ийм одоо саналыг тавиад за намынхаа хамт бол нэг ч бас нэлээд одоо уурыг нь хүргээд ингээд 30 жилийн хугацаанд бас улс төрчин гацсан асуудлуудыг одоо шийдвэрлэхийн төлөө чин сэтгэлээс хичээнгүйлэн ажилласан. Алдаа оноог маань тэгээд та хэд маань дүгнэн үзээ. Гэхдээ буруу тийм ээ. Бизнес хойш Америкт олон сар амьдарсан. Та тийм баян хүн үү? Америк огт яваагүй. Та Монгол яг ингээд одоо энэ чинь нэг мэдээлэл чинь дандаа бодлоо байгаа шүү дээ. Гэхдээ гисэн шүү дээ. Одоо яг хэдүүлээ нэг бас нэг ийм зүйлийг ингээд ярихгүй бол танай ажлын хаалгын чинь тийм тайлбар өгч шүү дээ. Гадаадд байгаа. Яг хин заилч нэг. Танай хэвлийнхэн. Гэхдээ яг хин Индонез явсан л дараа нь Америкт байгаа. Гэхдээ яг хинний. Ганц дараа. Яг ганц л тэгж хэлсэн. Гэхдээ за Америкчууд Индонез болчихлоо шүү дээ. Дараа нь Индонез явсан. Гэхдээ харин тэгэхээр яг хэдүүлээ ийм асуудал дээр
бас хэвлэл мэдээллийн тав команд гэсэн хэдүүлээ юмн дээр яг тийм баримттай л ярьдаг байхгүй бол тэгсэн гинлээ. Ингэсэн гинлээ. Юус явах гэсэн. Огт явах. Намын дотоод зодоо Монгол төрийн ер нь одоо доторгүй байдал бий болгочихлоо шүү дээ. Ер нь энэ асуудал нэг талдаа гар цэгцрэх боломж байна уу? Хоёр талд ер нь эвлэр боломж тий 11 сарын 15-нд намын их хурл болно. Тэгээд мэдээж одоо өрсөлдөөн гарвал хин нэг нь ялна. Тэгээд ялснаа хүлэмж ширхэл асуудал. Наан нь энийг одоо зөвшөлтлийн ийм асуудлаар шийдвэрлэх гэж одоо ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ бол бас сайшаалтай. Тэгээд цаашдаа бол учраа болоод явах бол бүрэн боломж байна гэж зүгээр миний хувьд бол харж байгаа. Зүгээр харамсаж байгаа нэг зүйл нь бол яг альч намын одоо хувь дотоод сунгаа өрсөлдөөнтэй болдог. Гэхдээ дотоод сунгаанда ийм одоо төрийн институцийг хуулийн хяналтын байгууллагыг татан оролцуулах хэлбэрээр өрсөлдөжүүл болохгүй. Энэ үл өөрөө одоо бас олон улсад байдаг ийм одоо жишг юм аа. Тэгэхээр ийм жишг тогтвол цаашаага бас энэ намуудын дарга нарын өрсөлдөөнч одоо биенээ бараг яллах ийм том зэвсэг болж хувирвал их харамсалтай арчсан зарчим хөндөгднө л гэж одоо дүгнэж байна. Дарга амраа санхүүгийн ядлах мэдээллийг Одооний цагийн ерөнхий сайдаа 16 их найдаа албан Би хариулцаа. мэдээлэл байна. Энд дээр та мэдээлэл засгийн газар 16 их найдаа. За цэцгийн дүгнэлттэй холбоотой сая би бас байр суурийг илэрхийллээ. За их хурл маань бас нэлээд нөгөө юу яалаа. Эрх баригчид хоорондоо талцаад анхаарал нэлээд суларчлаа. Нөгөө хатуу ингээд хоёр талдаа гаргахлаар юм анхаарах авилчдаг. Манай тал танаа тал гэдэг ингээд. За сөрөг хүчин эрх баригчид хоорондоо одоо энэ асуудал болоод байна гэдэг өнцгөөс хараад байгаа болохоор бас нөгөө нэг юм сөрөг хүчний хяналт тавих анхаарал нэг суларчдаг. Тэгээ яг энэ үед бас юм одоо том улс төрийн ийм агуулгууд бас болчих гээд байдаг. Тэгээ яг ийм зүйл боллоо гэж бодож байгаа сая цэцгийн асуудлыг бол цэцгийн энэ асуудал бол нэгдүгээрт парламентын одоо хэд хэдэн эрхэнд бол халтсан гэж одоо би хувьдаа бодож байгаа. За нэг нь бол парламентын дотоод процесс. Парламент ямар одоо саналын томьёолол хийх үү? За парламент цагаа яаж бүртгэх үү? За парламентын гишүүд ямар санал өгнө үү? Энэ үл цэцэд ерөөсө падгүй асуудал. Энэ үл энэ үл одоо тийм ээ парламентын онцгой бүргэрхийн асуудал. Дагцгүй. зөрчилдөж болох юм уу? Дагцгүй. Цэцвэл эцэслэн гарсан шийдвэр дээр үндсэн хуулинд нийцсэн үгүй юу л гэдэг дүгнэлтийг гаргах юм одоо эрхтэй ийм байгууллага шүү дээ. Тэгэхээр шийдвэр эцэслэн гараагүй байхад маргаа үүссэн. За дээрэс нь 3 хоногийн дотор гэдэг бол энэ бол нөгөө онц байдал буюу цэрэг хөдлөлтөй холбоотой асуудал үүсвэл ийм дэгээр авч хэлцнэ гэдэг ийм одоо дэгтэй. Тэгэхээр яг үгээр нэг талаа оролцуулаагүйгээр ингээд шийдсэн гэсэн. Зүгээр би нэг санаа зовж байгаа зүйл цаашдаа ийм шиг тогтчихвээ. Тэгвэл ингээд цэц бүх асуудлыг шийддэг болоод цэц өөрөө улс төрийн хувьд парламентынхаа дээр гарчих вэ гэдэг нэг ийм зүгээр болгоомжлол байна. Энийг яг та хэд маа нөгөө бас илүү наанта цантай том агуулгаараа хараараа. Нэгдүгээр хоёрдугаар парламентын цэцгэлтэй улс орнуудын амин чухал асуудал байдаг. Тэр нь бол өөрөө засгийн газрыг томилох, засгийн газарт хариуцлага тооцох чадамжийн асуудал. Тэгээ 92 оноос хойш бол ерөөсөө ийм асуудал болж ирсэнгүй. Энэ удаа ийм асуудал боллоо. Тэгээ энэ өөрөө юу вэ гэхээр засгийн газрыг ер нь цааш хариуцлага тооцож улсыг хурлж чадахгүй юу гэдэг ийм асуудал хөндөгдсөн. Цэцгийн 9 гишүүнтэй 6-таа л ер нь ойрхон байгаад өөрийгөө хамгаалуулах ийм шийдвэр гараад ингээ яваад байвал ер нь бол одоо засгийн газарт парламентын гишүүд хариуцлага тооцох бол ямар ч юм одоо боломжгүй болж хувирнаа. Энэ өөрөө Монгол улсад бол бас тийм парламентын амин сүнсийг одоо хулгайлсан гэж хэлж болох үс ийм одоо шийдэл болсон гэж бодож байна. Би зүгээр юу ярьж байна? Цэцгийн шийдвэртэй холбоотой л асуудлыг ярьж байна. Тийм үндсэн хуулийн шийдвэртэй холбоотой асуудлыг цэц одоо мэдээж шийдэж байгааг би өөрийнхөө л улс төрийн дүгнэлтийг хэлж штэ. Энэ бол одоо миний л үнцэг. Танай хүүгийн тасалтай холбоотойгоор бүлэг контент болон тэр entertainment-ийг ATV-гээс шалгаж байгаа гэсэн үнэн үү? Үнэн тэр шалгагдж байгаа баримт материалууд тий хөргөжлөө шалгагдж байгаа зүйл байгаа ах. Тэрийг л тэгээ бүгдийг шалгуулад нэгтлээд тогтоох дээ гэж бодож байгаа. Таныг одоо нэг тодруулах хийсэн. Таныг ерөнхий сайд байхдаа засгийн газар 16 их найдаа алдагдaltaй ажилласан гэдэг аудитын дүгнэлт гарсан байна. Энийг та мэдсэн үү? За тэр аудитын дүгнэлттэй холбоотой асуудал бол юу байгаа?
яг ингээд нэгтлээд үзвэл Монгол улсын нийт алдагдaltaй холбоотой асуудлууд байгаа. Тэгэхээр тэрэн дээр ингээд нөгөө нэг гуйлаад бас л одоо нөгөө нэг юм намын энэ дотоод сонгуультай холбоотой асуудал юм уу ингээд гуйлагдаад явсан. За жишээлбэл наран цогт одоо нэг постэр яваадсан тий. Нөгөө манайх дотоод аудит ороод бас яасан ч гэлээ тий нөгөө оюутлоготой холбоотой ийм асуудлыг ингээд нэгтэлсэн гэд. Би тэгээд яг юу болсон ингээд наран цогт уцаар холбогдсон. Гэтэл огт тэгж хэлээгүй мэдээллийг нь аваад ингээд мушгаа тавьсан. Тиймэрхүү бас асуудлууд их болж байна. Тэгээд та үгүйсгэж юм гэсэн үг. 100% бодлоо. 14 мега төслийн заримыг нь хэрэгжих боломжгүй байна гэд энэ засгийн газар бол зарцааж ах шиг байна шүү дээ тий. Та тэрийг өөрөө хамгийн амжилттай байсан төслүүд гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ эндээс үр дүн гарсан зүйл нэг ч харагдахгүй л байна та. За яг мэдээж засгийн газар бүхэн одоо өөрийнхөө л бодлогоо тодорхойлох нь бол ерхий сайдын үүргийн асуудал шүү дээ. За миний хувьд бол юу гэж одоо бодсон бэ гэхээр би илүү асуудлыг урт хугацаагаар хараасаа гэж боддог. За ингээд одоо алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг бид нар сонгуулийн циклээс үл хамааран хийх нь зүйтэй гэж үзсэн. За түүний ард одоо шинэ сэргэлтийн бодлого төвшүүлээд бомб болон одоо босод энэ төслүүдийг хөтлөх нь бол зүйтэй юм аа гэж үзсэн. Яг мэдээж дүгнэлт тогтох болоогүй байна. Гэхдээ намайг ажиллаж байх одоо хугацаанд 43 их найдаас одоо 90 орчим их найд руу Монгол улсын эдийн засаг 2 дахин тэлсэн энэ мега төслүүдийн ач холбогдол юм аа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нэр ийм томоохон төслүүдээ бол явуулж ижил бид нар одоо энэ босод тулгамдсан асуудлаа бол одоо шийдвэрлэж чадах юм аа гэж одоо би хувьдаа бас боддог. Ер нь яг юмыг өгөөсгөх маш амархан. Юмыг болгож хийж бүтээх төслүүдийг хөтлөх бол бас их тийм төвхтэй. За энэнийг дагж шүүмжлэл эрхийг би бас ойлгож байгаа. Маш хүлээдтэй хандж байгаа. Тийм учраас би энэ дээр одоо тайлбарууд хийгээд ингээд ярилцаад явж байна. Тэгвэл би хэвлэлийнхэндээ бас хэлэхэд ерхий сайдаас одоо бас ажиллаа өгчөөд тэгээд бас нэг юм одоо намын дотоод сунгаантай холбоотой замун одоо шинэ засгийн газар бүрдэж байгаатай холбоотой юм байр суурь илэрхийлээд авахлаар бас нэг тийм зохимжгүй юм байлээ. Тэгээ би нэг 100 хоногийг нь тийм ээ одоо ингээд бас хүндэтгэлтэй хараад за энэ одоо намын их хурлаар намынхаа даргын ажлыг бас бүрэн хүлээлгэж өгөөд за ингээд одоо улсын хурлын гишүүний хувьд одоо дуу хоолойгоо бас илэрхийлж өмнө нь ярьжсэн за өмнө нь байжсэн ийм зүйлүүдээ бол одоо үргэлжлүүлээд ингээд гишүүнийхээ ажлыг бол бас үн чанараар хийх болно гэдгээ бас одоо илэрхийлэх. Тэрнээс яагаад одоо хэвлэл яриаггүй байгаа юм яач юу ч гэсэн хүмүүс бас их байсан юм билээ. Тэгэхгүй бол би ч одоо ингээд нэг юм ярьчихлаар одоо Монгол Ардын намын даргын хувьд байр суурь илэрхийлээд байгаа юм шиг. Тэгээд тэр нь өөрөө нэг юм намын үе нэгдлийг алдагдуулах гээд байгаа юм шиг. Нэг иймэрхүү асуудлууд бас байсан шүү. Таад маань энийг бас нэг тийм зөвөр ойлгоо. Таны засгийн газрын үед гадаадд Монголыг сурталчлахад хичнээн хэмжээний зардал гаргасан юм. За яг тэрийг би одоо мэдээж нарийн бол мэдэхгүй байна. Зүгээр би одоо аялал жуулчлалыг дэмжих хичээл болгоод за тэр нөгөө нэг Go Mongolia тий Welcome to Mongolia гэдэг айныг хийгээд за жуулчдын компаниудаас та бүхэн асуувал Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдээд нислэгийн тоо нэмэгдээд энэ бол би сайн ажилласан гэж боддог. Сайн ажилласан гэж боддог. 700 мянган жуулчин байсан. Ихэнх солонгосчууд байсан. Гэхдээ Английн хүйхүүн багтай байгуулсан тэрийг англиас хэдэн жуулч ирсэн. Тий, тэрийг одоо би бас мэдэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр ер нь ерөнхий сайд чинь хурал удирддаг хүн шүү дээ. Бүх яамдууд өөр өөрийн одоо ажиллаа өөр өөрийн одоо ажилтай байгаа. Хурлын зохион байгуулалтын хэлбэрээр ерөнхий сайд болон гишүүд хуралдахыг л одоо засгийн газар хуралдана гэж үзэж байгаа. Дарааллыг одоо хэрэглэх газраас оруулж ирдэг. Яамдуудын санал нийлүүл ерөнхий сайд шууд алгах цогтдог. Би үл ихэнх асуудлыг хилцэгчгүй алгах цогтдог байсан. Ягаад гэвэл тэргүй яамдуудын саналууд нийлчихэж байгаа учраас ёсчилдаг. Гэхдээ тэр бичгээр ирээд бүх яамдууд саналаа өгсөн байгаа одоо асуудал дээр бол аль ч улс ер нь бол шийдвэр гаргадаг. Тийм учраас энийг одоо бас нэг юм хэд деталь олон зүйлүүдийг бас ерхий сайд ер нь бол энэ олон ажлын донд бас мэдээд байх боломж туйлын тааруу байдаг шүү. Тэгэхээр энийг хариуцсан тийм ээ одоо албан хаагчдаас нь л асуух нь зөв. Түүлийн баг дээр холбоод юм уу?
Наадах чинь би нэгтлаагүй юм байна. Ер нь бол Баатар найруулагчи одоо хүүхэн бүд бүмгийн багт одоо суралцдаг байсан гэдэг. Тэр өөрөөс нь тодруулахгүй да. Нэрээ тийм бас яг нэг зүйл би зүгээр ер нь тэр Монгол хааны залуучууд руу бас их дайрч ах шиг байна. Тэгээд яг би бас зүгээр хэвлэлийнхнээсээ бас иргэдээсээ ч гэсэн уриалахад одоо улс төрийг ингээд нэг тусад нь одоо уран бүтээлчдийг бас ингээд нэг тусад нь бодооч ээ. Уран бүтээлийг хийж байгаа одоо тэр уран бүтээлчд рүү бас ингээд битгий уран зоригийг нь мохооч ээ гэж одоо бас гомоор байна. Асуудал байвал адилхан хандмаар байгаа байхгүй. Асуудал байвал надтайлгүй адилхан үгүй хандж байгааг одоо олон чадвартай дээрээс нь байна. Тэд нар бүгд адилхан гадагшаа явдаг бол гадагшаа явмаар байна гэсэн юм. Тэгвэл тэр чинь нөгөө нэг төсвийн мөнгөөр явсан зүйл нэгч байхгүй шүү. За энэ бас ингээд дахиад гүтгэлэг. Тэгэхээр би хариуцлагатай хэлэхэд Монгол хаантай холбоотой энэ асуудал дээр одоо миний хувьд нэмэр болж ирсэн нэг ч юм байхгүй. Төсвөөс одоо авсан ч юм уу ийм нэг ч зүйл байхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. За харин надаас олж одоо гай болж байгаа юм их байна. Тийм учраас тэр залуучуудаас би бас одоо уучлахгүй хэн зүйтэй байх. За шагналт ч гэсэн тодорхойлж байсан. Би тэгээд тухайн үед бол наад ч одоо бас нэг бөө хэл ам болноо. Одоо тэгэл одоо нэг инглиш тэглээгээд нэг ийм юм болноо гэсэн л ийм одоо зүйлийг хэлж ярьжсэн шүү. Тэгэхээр энийг бас магадч шалгаж нэгтлаарай тийм ээ. Тэгээд битгий ийм одоо ташаа мэдээл бас автаарай. Хамгийн хамаагийн дарга амралтынгийн талаар мэдээлэл төлбөртэй гаргаж ирсэн баримтаар мэдээлэл Угаашаа холбоотой юм шүү. амралтынгийн талаар гадаадын хэвлэл төлбөртэй мэдээлэл гаргасан үнийг таныг гэсэн энэ дэр мэдээлэл өгч. За наад чинь бас л одоо худлаа мэдээлэл юу боллоо гэж одоо би одоо амралтын талаар тийм мэдээлэл бэлдээл тийш нь явуулаад тэгээд холбоотой явж байхдаа ер нь зүгээр бодит байдал дээр ямар ч боломжгүй юм зүйл шүү дээ. Гадаадд Монголыг сурчлахаар одоо байгуулсан гэрээнүүд болоод хийсэн ажлын гүйцэтгэл тайлан мэдээлэл нь ил тод юусоо байгаагүй учраас одоо асуудал хийсэд байгаа юм шиг байна. Гэхдээ тэр чинь нэг тийм нууцсаад ах юм байхгүй шүү дээ. За мэдээлэл байгаад байгаа байхгүй юу? тэрийг тэгээ яг холбогдох байгууллагаас яагаад ч бонд гэсэн цэц рүү байршиж урьдсан байсан л доо. за мэдгүй тэрийг одоо өөрөөс нь асуухгүй да. Би одоо яам агентлаг бүхэнд байж байгаа тэр бүх зүйлүүдийг төлөвлөх нь байсан учраас тодруулж. яг гоо тэгээд лавлаад би яар нэлээд штэ. Монголд одоо Монголыг сурталчлах BBC, CNN тий гээд ялангуяа гадны зөвлөх компаниудтай ажиллаж байгаа бол энэ буруу зүйл огт биш шүү. Гол нь тийм Миний мэдээж үр дүн гарч байгаа. Ойдлогоо 2.3 тэрбум доллар тэглэгдсэн гэдэг бол үр дүн мөн шүү дээ. Энэ ингээд дэлхийн ийм том компаниудтай бид нар ийм хэмжээний хилцлийг хийхэд засгийн газар бүхэн одоо ч цаашдаа дараагийн засгийн газар дэлхийн томоохон байгууллагатай ажиллахаас өөр сонголтгүй шүү дээ. Тэгэхээр энийг бас бид нэр ингээд хүндэтгэхгүй л үр дүн чинь одоо 2.3 тэрбум доллар тэглэгдээд баялагын сан байгуулагдаад ингээд 70 дуурхай гацаанаас гарсан гэдэг чинь уг нь үр дүн шүү дээ. Бид нар яг харамсалтай нь болж өнгөрсөн зүйлүүдийнхаа одоо үр дүнг бас нэг тийм төдийлөн ярьдгүү дандаа бас нэг юм болохгүй талаас нь л тайлбарлах. Ер нь яг хөтэ би бас та бүхнээсээ ингээд ажлаа өгсөн ерхий сайдын хувьд хэлэхэд ер нь нэг юм гал барьж юм томоохон ажлуудыг баг яах ч гэж хийвдэ гэж бодогддсон юм шүү. Тэ ер нь зүгээр л байждаг гэж. Одоо тэгээ ийм олон хүн одоо гомдоож за тэгэл одоо улсын төлөө гэдэг тийм том агуулгаар тэгэл одоо тэр эрдэнтийн 49 рүүчээр нь орд төнцөвч байсан юм уу, бурууч байсан юм уу? Ойдлоготой холбоотой тийм галтай одоо сэдвэрүү тэгэл орхон одоо зөвчсэн юм уу, бурууч байсан юм уу? Түр хог хүний үчтэй. За тэгэл дараа нь тэр нэг хөгжлийн банкны баахан асуудлыг гаргаж ирээл баахан сангуудыг дэлбэлээл ийм Монгол сонгол гэж явах нь ер нь зөвчсэн юм уу, бурууч байсан юм уу гэж бас бодогддсон юм байна. Тэрний үе гэхээр цаашдаа би зүгээр ингээд одоо олон л сайхан залуучууд байна. Тэр бүрийн ингээд яг ийм нийтийн ашигын өмнөөс гал аваад ийм том одоо сэдвүүдтэй тулж явах бол хувийн хувьд их ядаргаатай юм билээ. Тэгэхээр ийм хүмүүс одоо ингээд гарч ирэхгүй болоод ингээд нэг тийм мохоо болчих үе дээ. Зүгээр энийг бас хэвлэлийнхэн маань олон нийт та бүхэн маань бас тал талаас нь л ингээд бодохгүй бол манайх ингээд нэг тийм ажил хийж байгаад ингээд нэг буусан үнэ одоо нэг сайн зодож кайф авдаг тий. За тэр одоо би аргагүй тэрийг одоо ойлгож байгаа. Тэгээ тэр нь бас судлаа янз бүрийн л одоо ийм мэдээлэлүүд гардаг.
ийм зүйл одоо ер нь яг хуу ингээд их байх юм ер нь. Тэгэхээр ингээд мэдээж одоо эн чинь Монгол улс цаашдаа дараагийн ерхий сайдууд гарч ирж л таарна. Бас нэг юм хийх гэж зүтгэжл таарна. Тэгээ наанта цаантай хандж явахгүй бол ингээд ахаар одоо жишээлбэл одоо би үл хараа бас бодож байгаа. Гэнээр одоо яах гэж одоо нэг юм олон хүнтэй одоо ингэж тэрэг муудалцаж одоо ингэж хувь хүнийхээ хувьд ингэж асуудал тавьдаа гэж бодож байгаа. Одоо юун дээр ч гэсэн одоо жишээлбэл ингээл сайн намын асуудал дээр ч гэсэн одоо хэрвээ 10 судал ч юм уу нэг дутуу автсан байсан бол ийм хэмжээний хуваагдал манай нам дотор болохгүй. Мөрөөрөө л бид нар арчсан намтай хамтарсан засгаа эднэр явуулжлах байсан байна. Нэг ийм суудлууд илүү гарчингууд л нөгөө арчсан намаа хөөж гаргаад өөрөөсөө бас нэг албан тушаал авчиж болох юм байна. Эдэр гэдэг нэг ийм сэтэл өгдөг юм байна. Тэгээ нөгөө сэтэл нь ингээд яваад ийм асуудлууд ингээд болоод байдаг. Ийм зүйл бас байх юм аа. Тэгээ яг улс төрийн одоо бас ингээд үйл явдал гадна талд ингээ өрнөдөг, дотор талд бас давхар өрнөж байдаг. Тэгээ дотор талд өрнөж байгаа зүйлийг энэ тэр бүрийн одоо бас олон нийт маань бүтэн бас харахад бол мэдээж хэцүү. Тэгэхээр би зүгээр одоо сэтгүүлч та бүхнээс ард ирдээсээ бас одоо хандаж гуйгаад илүү бас одоо хэрсүүл байхгүй бол одоо хуурагдчих дараа нь харамсах тэгээд маш их олон одоо асуудлууд буцчих явсан асуудлууд ингээд буцаад одоо хүндэрчих ийм асуудлууд болоод тэгээд дараа нь ингэдэг байж тэгдэг байж гэдэг ийм зүйлүүд бол бас их манай улсад бол их олон удаа тохиолдож байгаа. Тэгэхээр та маань энийг бодоорой. Булган туяа гишүүнийг эргүүлүүлэх асуудлыг хөндөөгүй. Хариуцагч талаас ч гэсэн энэ асуудлыг ус хөндөж тавиагүй шүү дээ. Үндсэн хууль зөрчснөө эсвэл 95 дугаар тогтоол нь зөрчиж гарсан уу гэдэг асуудлыг тавьсан тийм. Гэтэл өнөөдөр одоо яг энэ асуудлыг эргүүлэн батгах хэсэг асуудлыг бол байнга ороод хилцэж байна. Энэ дээр та ямар байр суурь байна? Тийм мэдээж хурлын гишүүн гэдэг бол гишүүнийг нь хамгаалаад байгаа зүйл огт биш шүү дээ. Энэ бол нөгөө сонгогчдын саналын мандатыг нь хамгаалж байгаа. Юугээр л их хурлын гишүүн ямар нэгэн тийм улс төрийн дарамтанд автахгүйгээр одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ийм байгаасай л гэж одоо парламент чинь одоо амин чухал зүйл нь тэр шүү. Тэгэхээр яг хууль хяналтын байгууллага дээр бас одоо гишүүд дээр янз бүрийн одоо асуудлууд болдог. За одоо нэг бүлдэгддэг гэж ярьдаг тийм. За гэтэл одоо энэ бол ингээд цэцтээр ийм асуудал үүсэх ийм хаалга нэг одоо нэгдэж байгаа юм л да. Тэгээ нэг манай парламентын гишүүд өөрсдөө бас нөхцөлтэй бодох ёстой асуудал. Ажлын хэсэг жишээлбэл ингээд явжгаад за ажлын хэсгийн дүгнэлт үндсэн хуулинд нийцээг байна гэж яах вэ? Жиг өргөн агуулга шүү дээ. Үндсэн хууль гэдэг маань маш өргөн. Тэгээ энийг жоохон наривчилж нөгөө нэг хуулийн хувьд илүү тодорхой болох нь зүйтэй л гэж би сая саналаа илэрхийлсэн. Таны үед авилгын энд гэсээр хэвлэн эрхчлөөний энд гэсээр маш их ухаалт хийсэн. Та үүн дээр ямар дүгнэлт өгдөг? За авилгатай холбоотой яг авилгын индекс бол өөрөө төсөөллийн индекс. Төсөөллийн индекс яг уу гэхээр одоо асуудлуудыг гаргаж ирж тавих одоо үед бол бүх улсад л одоо тэр чинь нэг олон нийт төсөөлдөг учраас өсдгөө. Энэ бол нийтлэг жишээ. Би Төсөөлдөг гэдэг нь төсөөллийн индекс юм чинь асуудлуудыг гаргаж тавиад авах тусам авилга их байна л гэж төсөөлөн шүү дээ. Ер нь хөвлөл мэдээлэлээр ингэ яваад авах тусам. Гэхдээ би ийм олон асуудлуудыг бас ингэ гаргаж тавиад ийм Монголыг хийсэн дэвэл одоо дотроо зөв зүйл хийсэн л гэж бодож авдаг. Тэгээд индекс бол цаашаага ингэ би сая хэлсэн. Үгүй ер нь яагаад энэ компанийг сонгох болсон юм бол бүх намтар хийсэн илүү хоёр ажилтнтай компани байдаг гэдэг. Яг өөрсөнтэй нь холбогдоод одоо лавсан зүйтэй баг. Ер нь бол одоо олон л байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд сонгон жил оролтын дагуу хийгдэл явж байгаа. Тэгээд сайн л компани орж байгаа. Олон улсын бас ийм нэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг одоо энэ компаниудаа бас бид нөгөө хүндэтгэлтэй хандахгүй бол одоо жишээлбэл McKinsey Group-т манайх маш хүндэтгэлгүй хандсан юм байна. Тэгээд одоо ингээд би жишээлбэл нөгөө засгийн газар дээр бас ажиллаад зөвлөх үйлчилгээний компаниудтай ажиллах гэхээр нөгөө өмнөх кейс дээр нь гомдсон учраас ажиллахгүй гэдэг ингээд байд юм л жишээлбэл McKinsey Group. За одоо бас энэ асуудлуудтай холбоотой бас ингээд янз бүрийн л одоо ийм асуудлууд гаргаж чаад олон улстай байгаа зүйлээ бид нар нураачих вэ. Тэгээд нэг асуудал болохоор л одоо хөрш оронтойгоо саяхан хийсэн төслөөчгөл буруу тайлбарлал
Тэгээ нэг бүгдээрээ нэг монголчууд нэг тийм найдвар гүйч юм шиг бүгдээрээ нэг тийм юу шиг юм ингээд хийгээд харагдаад байх нь өөрөө энэ том төслүүдэд дараа нь нэг тийм цаг зардаг юм байлээ шүү. Танаа гэр бүлийнхэн гадаадад амьдардаг. Тэгэхээр Гадаад амьддаггүй шүү дээ. Тэ. Маш олон жил Англид амьдарч байгаа гэж. Үгүй шүү дээ. Англи хэвлийнхэн ч мэдээлэл байна. Таны одоо харин цаанаар мэдээлэл тэр нэвтрэх бас хэрэгтэй. мэдээлэл тийм. Манай гэр бүлийн нэг ч хүн нэг хоногч Англид амьдраагүй. Тэр одоо манай эхнэр насан туршдаа Англи явж үзээгүй. Хоногч амьдарч байгаа. Тэгвэл Нэг хоногч амьдарч байгаа. мэдээлэлээ та гүйцээж өгөх.